Үзэгч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Өргөгийн мэн сайт мэдээллийг Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдээллийг хүргэж байна. За энэ Чикаго хотод Монголын худалдаа хөрөнгө оруулалт өв соёлын өдрүүд Mongolian Days 2023 арга хэмжээ өнөөдөр буюу 11-р сарын 2-нд эхэлж байна. За энэ арга хэмжээний хүрээнд өнөөдөр Монголын 50 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн үзэсгэлэн гарч байгаа Mongolian галерей дэлгүүр дөнгөж сая нээлттэй хийсэн. За харин маргааш буюу 11-р сарын 3-нд Invest Mongolia хөрөнгө оруулалтын форум болох юм. Америкийн худалдааны танхим, худалдааны яамны төлөөлөгчид болон Монголын бизнес эрхлэгчид энэхүү форумд оролцсон. За харин 11-р сарын 4-нд Welcome to Mongolia фестивал энд үргэлжлэх байгаа. Ингээд урлаг соёл, өв соёл, за худалдаа хөрөнгө оруулалтын ийм цогц арга хэмжээ энэхүү Чикаго хотод өнөөдөр нээлттэй хийж байна. Нийтдээ одоо нэг 50 гаруй одоо төр хувийн хвшлийн хамтарсан байгууллага хамтарч зохион байгуулж байна. За би бол бас нэг 4-5 жилийн өмнөөс эхлээд одоо бусад энэ яамдуудаа санал тавиад байгаа. Гадаад хэргийн яам, соёлын яам, аялал жуулчлалын яам гэдэг тусдаа ивентүүд хийдгээ одоо болмоор байна. Нэгтгэж хиймээр байна. Монгол улс одоо гадагшаага шилбэл Америкийн нэгдсэн улсад одоо төрөл бүрийн арга хэмжээнүүд хийж байгаа. Соёлын арга хэмжээ, аялал жуулчлалын арга хэмжээ, үйлдвэрлэгчдийн одоо өнөөдөр энэ бараа бүтээгдэхүүний худалдаа үзэсгэлэн гэдэг. Тэгэхээр эднэрийг бүгдийг нэгтгэж хийж илүү далайцтай, илүү үр дүнтэй болно гэдэг саналыг бол удаа дараа тавьж байгаа. Илүү одоо энд доктор суурьшилтэй ажилтдаг энэ олон үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг энэ одоо энэ Mongolian галерей гэдэг шиг ийм дэлгүүрүүдийг энэ улсуудад нээх хэрэгтэй. Манай брендийн бүтээгдэхүүнүүд дандаа гар урлалын цэвэр олноор үйлдвэрлэх боломжгүй. Тийм одоо дэлхийд ганц гэсэн тийм зарчим арилдаг хөвчлэн тийм бүтээгдэхүүнүүд байгаа. I know its geography, I know where it sits on the Би Монголын газар зүүн байршлын талаар мэднэ. Зүүн хойд Азад байршдаг. I know a lot actually. What would you like me? Yeah, how about Mongolian product? Nothing. Харин бүтээгдэхүүн гэвэл Кашмирыг мэднэ. And I only know that because I saw it on sign. I think your cashmeres are very well known to the American. Миний мэдхийн Америк даяар Монголын Кашмир бүтээгдэхүүн их алдартай. Ялангуяа Illinois мужийн Чикаго хотын иргэдийг хүрэлцэн ирж худалдаа авалт хийхийг хүсэж байна. Энд зөвхөн Кашмир хувцс хэрэгслээс гадна олон төрлийн гайхалтай бүтээгдэхүүнтэй танилцах сайхан боломж бүрдсэн байна. A lot of them come here to Үзэгч та бүхэндээ өргөгийн мэн сайт Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос мэдээллийг хүргэж байна. За Чикаго хотод зохион байгуулагдаж байгаа Монголын худалдаа хөрөнгө оруулалт өв соёлын өдрүүд Mongolian Days 2023 арга хэмжээ өнөөдөр 3 дахь өдрөө Welcome to Mongolia фестивалаар үргэлжилж байна. За эхний өдөр Монголд үйлдвэрлэв Монголын 50 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нэгдсэн дэлгүүр нээлттэй хийсэн. За харин 2 дахь өдөр нь Invest Mongolia хөрөнгө оруулалтын форум болсон юм. Хөрөнгө оруулалтын форумоор Америк дахь Америкийн худалдааны яам, худалдааны танхимын төлөөлөгчид, за Америк бизнес эрхэлж байгаа монголчууд, Монголоос ирсэн бизнесийн маань хоорондоо чуулж, за туршлага солилцох, зөвлөгөө мэдээлэл хуваалцах воркшоп байдлаар энэхүү форум болсон. За харин өнөөдөр одоо үргэлжилж байгаа Welcome to Mongolia фестивалийн хүрээнд Монголын өв соёл, уламжлалт ахуйг харуулсан үзэсгэлэн, за мөн Монголын урлаг соёлын хөтөлбөрүүдээр дүүрэн ийм бүтэн өдрийн турш үргэлжилж байгаа арга хэмжээ болж байна. За энэхүү арга хэмжээнд Америкт амьдарч байгаа монголчууд маань одоо өргөнөөр идэвхтэй оролцохоос гадна за гадаад иргэдийг бас олноор урьж оролцуулах ийм зорилготой. За энэхүү фестивалыг зорж ирж байгаа оролцогчид энэ фестивал урлаг соёлын арга хэмжээ хөтөлбөрийг үзэхээс гадна за Монголын өв соёл, уламжлал ахуйтай танилцах, за Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах байдлаар өргөнөөр оролцож байгаа юм а. За айгуу гоё болж байна. Тэгээд угаасаа Америк 8 дахь жилдээ болж байгаа гэстэй. Тэгээд урд нь дандаа Вашингтон төсөө. Тэгээд энэ жил Чикагод айгуу том өргөн царууратай Монголоос бас айгуу олон хүмүүс ирсэн юм байна. Тэгээд Монголоос ирсэн ахуй бараа энэ төр бас Монгол дизайн одоо нэг юмнууд маань их айгүй өөрмөс гоё хийгдэг болсон юм байна. Тэгээд одоо нөгөө өдөрч одоо Монгол иргэдийг энд өсгөж байгаа улсууд чинь бас гэр орондоо бас нэг Монгол ахуй юм тэг ядаж наазах юм хэрэглээний юм гэр орондоо байлгаж өөр хүмүүстэй бас таниулах юм өмнө дээр. Тэгээд тиймэрхүү юм зориод ирлээ. Тэгээд айгүй гоё гоё чинь
би өөрөө аяж жуулчлалын мэргэжилтэй тэгээд гэр бүлээрээ Monos Travel гэдэг гэр камп хүүхдийн туслан ажлуудыг манайхаа академик талын биш одоо яг л найрамд туслангийн хөтөлбөрөөр явуулдаг найрамдлын багш нар маань ирж одоо энд багшилдаг байгаа. Одоо энэ чинь гадаад байгаа хэлийн чанд байгаа монголчууд одоо ер нь л өөр хүүхдүүдэд бас нэг тэ Монгол дархлаагийн өөрт нь байнга байлгаж явах юмсан тэгээ Монгол хүүхдүүдэд Монгол гэдэг юмыг бас нэг одоо иймэрхүү үйл ажиллагаагаар бид нар чинь таниулж шүү дээ Монгол хүүхдүүд. Thank you very much for having me here. This is a wonderful event. Маш их баярлалаа. Намайг энд урьж оролцуулсанд. Энэ үнэхээр гайхамшигтай үйл ажиллагаа болж байна. Би хөгжмийг нь үнэхээр гайхширч надад маш их таалагдлаа. Би бүр үндэсний хөгжмийн зэмсгээр тоглож байсан хоёр хөгжимчнийг онцлон хэлмээр байна. Үнэхээр бүх хөгжим гайхалтай байлаа. Би өмнө нь Монголын бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан. Надад Монгол найзч бас байгаа. Тэр их олон жилийн өмнө надаар англи хэл заалгаж байсан миний сурагч байгаа юм аа. Гэр бүлийнхээ хамтаар Монгол руу буцсан. Би ирэх жил эсвэл түүний дараа жил Монгол руу аялаж зочлон очихыг төлөвлөд байна. Би үнэхээр тийшээ аялахыг хүсэж байна. Би бас өнөөдөр монголчуудыг маш өндөр чанарын бүтээгдэхүүн гаргадгийг мэднэ. Тухайлбал кашмир бүтээгдэхүүн нь байна шүү дээ. Би зүгээр нэг фестивал болж байна гэж бодсон. Гэтэл энд үнэхээр гайхалтай сайхан байна. Үзэсгэлэн худалдаа болоод түүхүүд нь ч үнэхээр гайхалтай юм. Манай брэндийн бүтээгдэхүүнүүд дандаа гар урлалын цэвэр олноор үйлдвэрлэх боломжгүй. Тийм одоо дэлхийд ганц гэсэн тийм зарчмаар ажилладаг хөвчлэн тийм бүтээгдэхүүнүүд байгаа. Энэ бол манай Монголын хээ чимэг дүрслэлтэй ер нь бол дэлхийд айгу гайхагддаг байхгүй юу? Одоо жишээ нь ингээд манай энэ эсгийн ингээ хувцснууд байгаа. Оёдл ороогүй, нэхээс ороогүй, хүний биед ингээ суугаад өгцөн тий. Тэгээд цэвэр хоны эко ноос ханы ноос, тэмээний ноос, ямааны ноолор гихч мэтлэн энэ олон төрлийн эко одоо Монголынхаа материал гэсэн үг шүү дээ ноос маань. Энүүгээр эсгийгээр ийм бүтээгдэхүүн хийгээд тэгээд одоо загварууд нь хүртэл дэлхийд цор ганц ийм загварууд хийдэг болохоор ерөнхийдөө тийм гайхшир их гоё хүлээж авдаг. I think it's very interesting and very cool to see the opportunities here. Миний бодлоор энд үнэхээр сонирхолтой бас гайхалтай үйл ажиллагаа болж байна. Олон компаниудын бүтээгдэхүүнийг олж харах сайхан боломж бүрдсэн байна. Надад Монголын бүтээгдэхүүнийг мэдэж авах гайхалтай завшаан боллоо. Мөн өвлөгдөж ирсэн уламжлалт бүтээгдэхүүнийг харлаа. Монголын бизнес эрхлэгчтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Америкт их олон монголчууд амьдардаг. Тэгэхээр Монголоос бүтээгдэхүүн оруулах болон Монгол руу худалдаа эрхлэхийг хүсэж энэ талаар дэмжмээр байна. Ер нь хоёр улсын харилцаа болоод олон улсын худалдааны талаар хамтын ажиллагаа өргөжүүлж ажиллах нь чухал байна. Талд бид нарыг бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, танилцуулах тийм юм жоохон ховор нөгөө худалдааны агентлаг байдгүй, яам худалдааны төлөөлөгчийн газрууд байдаггүй. Тэгэхээр яг бид нар нөгөө өөрсдийгөө таниулах, сурталчлах юм арга хэмжээг бол байнга одоо тасралтгүй хийж явах шаардлагатай. Тэгээд тэр хүрээндээ бол энэ Mongolia Days болдог. Тэгээд би анх арга хэмжээ 15 онд хийж байхдаа Монгол бизнесүүд манаас энэ зах зээлийг ингээд нөгөө хараасай тий хэрэглэгчээ судлаасай одоо энэ зах зээлд одоо нэвтрэх боломж байгаа шүү гэдгийг хараасай гэдэг утгаар эхлүүлжсэн. Одоо өнөөдрийн манай оролцогчдод ч гэсэн тий жижиг дунд үйлдвэрийнхэн маань бол хэлж ийн ингээд би одоо жишээлбэл энэ Америкийн хэрэглэгч бол гялгар цалгаар юм дургуун байна. Би дараагийн түвшинд яаж оролцох вэ өөрөө бас ингээд ойлгочлоо мэдэрчлээ гэдэг байгаа нь бол бас энэ хамгийн том ололттой юм жил. Хамгийн их борлуулалт хийгдсэн гэдэг юм хамгийн их худалдаа хийгдсэн жил бол 19 оны Дэлхийн банкн дээр болсон арга хэмжээ байдаг. Дэлхийн банкн дээр бол Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр бид нар бас асар их олон боломжуудыг авч ирсэн. За бизнесүүд маань хөрөнгө оруулалт татах эхлэлүүд нь тэнд эхэлж ирсэн. Дэлхийн 89 орнд тэр одоо банкны энэ дээр байрладаг. Тэгээд тэднэрт нэг доороос нэгэн зэрэг ингээ аюул олон мэдээлэл хүргэжсэн хамгийн том
бололт байсан. Манай анхны оролцогчдоос ингээд Америкийн хэрэглэгчдийн захиалгыг хийгээд байнга үйлдвэрлэдэг үйлдвэрүүд байна. За говь компани гэхэд 15 онд бол бид нарт бүтээгдэхүүнээр оролцоод 16 онд Шалюргэ брэндтэй бас нэлээд том хэмжээний гэрээ зурж исэн ингээл нөгөө амжилтууд бол байдаг. Тесо корпорац гэхэд 19 онд дэлхийн банкн дээр бас арга хэмжээнд хөрөнгө оруулалтын төслөө танилцуулаад сая долларын одоо нөгөө төслөө ингээд цааш нь одоо санхүүжүүлэгчээ олох ч юм уу те ингээл нөгөө амжилтууд бол байдаг.